Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш аимшигтай яригийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 2023 оны 8 дугаар сарын 7-ны өглөөний 8 цагт Невада мужийн Хендерсон хотод амьдардаг Yoko Vela хэмээх эмэгтэй хүүгээс ирэхээр гал тогооны өрөөнөөс нэрээр нь хит хэдэн удаа дуудсан боловч хүүгээс нь ямар ч хариу байгаагүй. Тиймээс Yoko хүүгийнхаа өрөөнд орж түүнийг сэрэхээр өрөө рүү нь явж орсон ба энэ үед хүн хүнжлөө толгой дээгүүрийн нөмрөөд унтж байгаа юм шиг харагдсан. Гэхдээ нэг аимшигтай зүйл нь хүүгийнх нь орныхон дэвсгэр давуу ор хүнжил нь тэр чигтээ цуснд будагдсан юм шиг улаан өнгөтэй харагдчихсан байгаа. Yoko хүүгийнхээ орлоо дөхөж очиод хүнжлийг нь сөхөөд үзэхэд хүнжлэн дороос хүүгийнх нь толгойг нь тастаад авцсан цогцос гарч ирсэн байдаг. За ийм аимшигтай дүр зураглалыг олж харсан Yoko мэдээж ойролж уйлж эхэлсэн бөгөөд энэ үед Yokогийн найз залуу болох Yosha өрөөнд орж ирээд мөн л тэрхүү аимшигтай дүр зураглалыг олж хараад тэр дор 911 рүү залгаж цагдаад дуудлага өгсөн байдаг. За энэхүү орон дотроос нь цогцсон олдсон эрэгтэй бол 46 настай Jonathan Willett гэх эрэгтэй. Мөрдөгчд болон түргэн тусламжийнхан хэргийн газар дээр ирэх үед Johnny биеийн доошо харсан байдалтай орон дээр байж исэн бол харин толгой нь бүр алга болцсон олдоогүй. Тэгэхээр гэмт хэрэгтэн Johnny толгойг нь аваад явсан байх өндөр магадлалтай. Ингээ мэдээж энэхүү хэрэгтэй холбоотой мөрдлийн үйл ажиллагаа тэр дороо эхэлсэн бөгөөд шинжээчид хэргийн газар дээрээс нотлох баримтуудыг нэг нэгээр нь цуглуулж эхэлсэн байдаг. Гэтэл хачирхалтай нь хэргийн газар буюу Johnny унтлахын өрөөнөөс тийм ч их хэргийн газрын нотлох баримтууд үнэндээ олдоогүй. Нэгдүгээрт Johnny толгой бол хаана байгааг нь мэддэхгүй. Хоёрдугаарт гэмт хэргийг үйлдсэн зэвсэг гэхээр зүйл мөн л тухайн байшингаас олдоогүй. Мэдээж хүний толгойг тастаад авч байгаа юм чинь ямар нэгэн мис ашигласан гэдэг нь бол тодорхой. Гэтэл тэрхүү гэрээс огт тийм зүйл олдоогүй байдаг. 3-дугаарт Johnny цогцос олдох үедээ ямар ч хувцсгүй нүцгэн байсан ба түүний дотор хувцас нь хажууган талаас нь мөн л хүнчлэн доороос нь олдсон байдаг. Тэгээ бас орных нь хажууд тэлэн газар унтсан бас нэг хоосон эмний хайрцагч гэсэн олдсон юм байлээ. Үүнээс гадна өөр нэг чухал зүйл нь Johnny өрөө бүр хэтэрхий цэвэрхэн байсан. Тэр удаа мөрдөгчдийг дөнгөж өрөөнд орж ирэнгүүт шууд өөдөөс нь цэвэрлэгээний бодисны хурц үнэр син хийгээд үнэртсэн байгаа. Тэгээ болоогүй хэргийн газарт үзлэг хийж авах үед цэвэрлэгээний бодисны үнэр хэтэрхий хурц байснаас болоод өрөөнд байсан мэрэгжилтнүүдийн нүднээс нь бүр нулимс хүртэл гарч ирсэн. Тэгэхээр бараг өрөө тэр чигтэн цэвэрлэгээний бодисоор угаацсан юм шиг ийм байдалтай байсан гэсэн үг. Өөр нэг бас сонин зүйл нь мөрдөгчдийг хэргийн газар дээр ирэх үед Johnny хэвтчихсэн орноос утаа шиг зүйл гараад исэн юм байлээ. Тэгээ шинжээчид маш яаралтай хурдан хэргийн газрын зурагнуудыг аваад хэргийн газрын үзлэгийг ч гэсэн яаравчлан хийжсэн. Хэрвээ тэгээ ямар нэг зүйл болоод хаанаас ч юм гал гарах юм бол хэргийн газар дээрх бүх нотлох баримтууд устна. Тиймээс тэд бүх зүйлийг яаравчлан хийжсэн нь энэ. Гэхдээ азар ямар нэгэн гал бол гараагүй. За хэргийн газарт үзлэг хийсний дараа мөрдөгчид Johnny биеийг задлан шинжилгээнд оруулахаар шүүх хэмлэл рүү илгээсэн ба задлан шинжилгээний хариугаар Johnny өвглийн шалтгааныг тогтоох боломжгүй гэсэн хариу гарсан. Мэдээж энэхүү хэрэг нь хүн амны гэмт хэрэг гэдэг нь бол 100% баттай. Гэхдээ John яг хэрхэн яаж амь насаа алдсан гэдэг нь тодорхойгүй. Учир нь толгой нь байхгүй болохоор илүү нарийн шинжилгээ хийх боломжгүй. За өөр нэг чухал зүйл нь гэвэл Johnny өрөөнөөс аимшигтай хурц цэвэрлэгээний бодис үнэрсэжсэн да. Тэгвэл энэхүү бодис нь зөвхөн Johnny өрөөг цэвэрлэхэд ашигласан бодис бас байгаагүй. Задлан шинжилгээ хийсэн эмчнэр Johnny бүх биеийнх нь арьс цэвэрлэгээний бодисонд түлэгдсэн байгааг олж илрүүлсэн байдаг. Тэгэхээр гэмт хэрэгтэн Johnny биеийг бүхэлд нь цэвэрлэгээний бодисоор угаасан гэсэн үг. Тэгээ үүнийх нь үр дүнд Johnny арьс нь маш их хэмжээний түлэгдэлттэй байсан. За Jonathan Willett гэж юм бэ? 46 настай Jonathan Willett нь Японд төрсөн. Түүний ээж нь бол Япон хүн. Харин аав нь болохоор Америкийн Тэнгисийн цэргийн аймд алба хаадаг. Тэгээ ажилласаа болоод Японд байж ах үедээ Johnny ээжтэй танилцаад үерхэж явсаар гэрлээд тэгээд дундаас нь John төрсөн. Мэдээж Johnny төрсний дараа аав нь Америк руу буцах үедээ эхнэр хүү хоёроо мөн аваад явсан байдаг. Эхэндээ тэд гэр бүлээрээ хэд хэдэн уур хотууд руу дамжин нүүж агаад аав нь тэтгэвртэй гарах үед бүгдээрээ Невада мужид суурьсаасан. Тэгэхээр John бол бараг бүх насаараа энэхүү мужид амьдарсан гэж хэлж болно. Johnny хувьд тэрээр 20-од жилийн турш борлуулалтын ажил хийж агаад тэгээ энэхүү хэрэг гарахаас хэдхэн жилийн өмнө нүүлгэлтийн компани байгуулад тэр бизнес нь ч гэсэн бүр нэлээд амжилттай явж исэн юм байлээ. Цаашлаад John 3 хүүхэдтэй 2 удаа гэрлэлжсэн. Эхний гэрлэлтээсээ 1 хүүтэй, харин хоёр дахь гэрлэлтээсээ 2 охинтой.
Тэгээд Жон хоёр дахь эхнэрээсээ салаад шүүхээр орох үед нь шүүхээс Жонд хоёр охиных нь насран хамгаалах эрхийг 100% шилжүүлж өгсөн байдаг. Түүний энэхүү сүүлд салсан эхнэр нь болохоор Devin Michaels гэх насанд хүрэгчдийн кинонд тоглодог жүжигчин эмэгтэй. Уг нь шүүхээс яагаад ч юм хоёр охиныг нь ээжтэй нь хамт байхыг хориглосон бэлээ. Гэхдээ Жон өөрөө хүүхдүүдээ ээжтэй нь уулзуулж авах хэрэгтэй хэмээн үздэг тул хоёр охин нь заримдаа ээж дээрээ очиж хит хоноод буцаад аав дээрээ ирдэг. Харин Жоны том хүүгийнх нь хувьд тэрээр 27 настай, аавтайгаа өмнө нь маш дотно байсан. Тэд бүр хамтдаа ажилладаг, ойр ойрхон уулздаг. Жон ер нь л хүүдээ анхаарал халамж тавьдаг ийм аав байсан байгаа. За яагаад Жон хүүтэйгээ дотно байсан гэд өнгөрсөн цаг дээр яриад байна вэ гэхээр тэдний энэхүү дотно харилцаа нэг л өдөр оронгороо өөрчлөгдсөн байдаг. Юу болсон бэ гэхээр Жон том хүүгээ өөрийнх нь хоёр дахь эхнэр хоёр охиных нь ээж Devin-тэй өөрөөс нь нууцаар гэрэлсэн гэдгийг олж мэдсэн байгаа. За Johnny X эхнэр Devin-ийг хүмүүс өөр нэрээр мэддэг. Nikki Fairchild, Tracy Towers, Sally B.S. гэх мэт маш олон өөр нэрээр насанд хүрэгчдийн entertainment бизнест танигдсан ийм эмэгтэй юм байлээ. Devin 45 настай, Johnny том хүүгээс нь 18 насаар ихч. Тэгээ болоогүй Johnny хүү Devin-ийг 19 настай байхад нь бүр John-оос салаагүй байх үедээ энэ хоёр John-оос нууцаар явуулдаж эхэлсэн байдаг. Тэгэхээр John-оос нуугаад нийт 8 жил ийм харилцаатай байсан гэсэн үг. За John яг яаж энэ хоёрын талаар олж мэдсэнийг бол мэдэхгүй. Гэхдээ олж мэдчихэд John хүүрүүгээ чамд надад хэлэх зүйл байхгүй юу? Ямар хараал идмэр нь болоод байгаа юм бэ хэмээн зурвас бичсэн бол харин хүн энэхүү зурвасанд нь огт хариулаагүй. За тэгээ бүр хачирхалтай өөр нэг холион бантан шиг зөөлөн гэвэл хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө John хоёр охиноо аваад Devin дээр буюу ээж дээр нүүж очихыг төлөвлөжсэн байлээ. Гэхдээ энэ үед Devin мэдээж өөрийн одоогийн нөхөр Johnny хүү Devin-тэй хамт амьдарч исэн. Тэгэхээр тэдний бүгднгийнх нь төлөвлөгөө нь ерөөсөө л бүгдээрээ нэгэн Devin доор ингээ хамтдаа амьдарцгаах. За тэгээ энэ гэдгийг энэ холион бантан шиг харилцаа үүгээр дуусаагүй. John бүр тухайн үед найз эмэгтэйтэй тэгээ бүр тэрнтэйгээ гэрлэх гээд сүү тавьсан байсан юм байлаа. Гэхдээ тэгээ хүн X их нэртэй нь гэрэлсэн гэдгийг John олж мэдээд сүүгээ цуцлаад Devin-тэй хамт амьдрахаар нүүж ирэхээр төлөвлөж исэн нь энэ. Ингээ мөрдөгчд мэдээж Devin хоёроос соёлонгоос нь мэдүүлэг авсан байдаг. Энэхүү хоёр этгээдийн хэлж байгаагаар бол тэдний харилцаанд ямар ч эрэгтэй эмэгтэй хүний дотн харилцаа гэсэн зүйл байхгүй. Devin болохоор Devin-д туслахын тулд бас хоёр эмэгтэйдүүдтэйгээ ойр байхын тулд хойд ээжтэйгээ гэрэлсэн гэж яриад байгаа. Харин Devin болохоор бид хоёр эхэндээ л ганц хоёр удаа бэлгийн харилцаанд орсон болохоос сүүлийн хэдэн жил бол огт тийм харилцаатай байгаагүй. Devin хоёр эмэгтэйдүүдтэйгээ ойрхон баймар байна гэхээр нь бид хоёр гэрлээд хамт амьдарч байгаа гэсэн ийм зүйлийг ярьсан байгаа. Гэтэл үнэндээ хоёр охин нь хоёулаа аав дээрээ байдаг. Тэгсэн энэ хоёр бол ерөнхийдөө бид хоёр ёстой цэвэр ариун ямар ч тийм бэлгийн харьцаанд орох гэх мэт зүйлс байхгүй. Хүүхдүүдийг бодоол хамтдаа байгаа гэсэн ийм утгагүй зүйлийг ярьсан байгаа. За үүний дараа мөрдөгчөд Johnny тухайн үед амьдарч исэн ээжийнх нь гэрт болон нүүхээр бэлтжижсэн Devin-ийн гэрт гээд хоёуланд нь дийчлэг хийж үтсэн байдаг. Johnny ээжийнх нь гэрээс бол хэрэгтэй холбоотой нэг их зүйл олдоогүй, харин Devin-ийн гэрээс хэд хэдэн сэжигтэй зүйлс олдсон байдаг. Эхнийх нь Devin болон Johnny хүү хоёрын хамт байгаа зураг бичлэгнүүд. Тэд өөрсдөө хоорондоо ямар ч тийм эрэгтэй эмэгтэй хүний харилцаагүй хэмээн мэдүүлэг өгөөд байсан бол тэдний бүр маш дотн бүр тэврэлдэж үнсэлцээд байж байгаа зураг бичлэгнүүд Devin-ийн гэрээс нь олдсон байдаг. Тэгээ болоогүй Devin-ийн унтлагын өрөөний орных нь хажууд байх шургуулганаас түүний тэмдэглэлийн дэвтэр нь мөн олдсон. Тэрхүү тэмдэглэлийн дэвтэр дээр болохоор Devin Johnny хүүд хичнээн их хайртай талаараа болон түнгүүл бол амьд явж чадахгүй гэсэн иймэрхүү утгатай зүйлсийг хэдэн зуун хуудасаар нь бичсэн байдаг. За тэмдэглэлийн дэвтэр дээр байсан өөр нэг чухал зүйл нь гэвэл Johnny хүү түүнээс хэд хэд удаа салах гэж оролдсон юм бэлээ. Нэг удаад нь бүр зүхтаад Калифорни руу яваад өгсөн. Тэгсэн Devin араас нь залгаад зурвас бичээд сүүлдээ бүр би жирэмсэн. Хэрвээ чи яг одоо над дээр буцаж ирэхгүй бол би энэ хүүхдийг төрүүлээд аавд чинь бас эмээд чинь бүгдд нь энэ хэний хүүхэд гэдгийг үннээр нь хэлэн хэмээн сүрдүүлээд түүнийг гэртээ буцаан авчирсан байгаа. Ер нь бол Johnny хүү хэд хэдэн удаа түмнээс салахаар оролцсон. Гэхдээ энэ болгонд нь Devin амиа хорлон гих мэтэр сүрдүүлээд түүнийг яаж иж байгаа л буцаагаад гэртээ аваад ирдэг. За дараагийн сэжигтэй санагдсан зүйл нь гэвэл мөрдөгчөд Devin-ийн гэрийнх нь бүх хогийн савуудыг нэгжиж үүдсэн. Гэхдээ гэрийнх нь хогийн савнаас сэжигтэй гэхээр ганц ч зүйл олдоогүй.
Гэхдээ яагаад энэ нь с ิจ гтэй байна вэ гэхээр Devin мэдүүлэг өгч байгаа үеэрээ John манад ирээд найз охиноосоо сална, сүүгээ цуцлана гэд сүүн бүгж байгаа хогийн сав руу шидсэн хэмээн ярьсан байдаг. Тэгвэл тэр John-ы хогийн сав руу шидсэн гэдэг байгаа бүгжин тэр хогийн савнаас нь огт олдоогүй. Тэгэхээр Devin-д ингэж худлаа ярих яг ямар шалтгаан байсан бэ гэсэн асуулт гараад ирж байгаа. Цаашлаа Devin мөн л мэдүүлгийнхаа үеэр John өөрийнхөө нэр дээр буутай. Гэхдээ манад буу хадгалах сейф байхгүй болохоор John тэр бууга ээжиндээ хадгалдаг байсан хэмээн ярьсан байдаг. Гэтэл нэг жилийн үеэр John-ы тэрхүү буу нь бүр яг сейфэн дотроо Devin-ы угаалгын өрөөнөөс нь олдсон. Тэгэхээр Devin энэ талаарч мөн худлаа хэлсэн байна. За цаашлаад түүний унтлагын өрөөнд нь байх дотор хувцас хийдэг шургуулганаас нь нэгэн уудтай зүйлийг мөрдөгчд олдог. Тэгээ энэхүү зүйлийг Devin бүр маш олон давхар 8 давхар уутаар ороогоод шургуулгантаа хийцэн байсан. Мөрдөгчд энэхүү зүйлийг нэг нэгээр нь задлсаар байгаа доторхыг нь шалгахад дотроос нь John-ы жолооны үнэмлэх болон машиныхын түлхүүр гараад ирдэг. Гэтэл John-ы машин нь болохоор ээжийнх нь гэрийн үүдэнд байгаа. Тэгсэн түлхүүр нь болохоор эндээс олдож байгаа. Тэгээ болоогүй Devin-ы унтлагын өрөөнд нь байсан нэгэн үүргэвчийн дотроос John-ы Social Security number нь мөн гарч ирсэн байдаг. Харин John-ы гар утас нь болохоор Devin-ы гэрээс холгүйхон замын хажууд өвсөн зунд байж байгааг нь мөрдөгчд олж авсан. Тэгээ John-ы утас нь олдохдоо дэлгэцэн дээр нь цусны толбонууд хатаад үлдсэн байсан бөгөөд сүүлд шинжилгээгээр энэхүү цус нь John-ы цус болох нь тогтоогдсон байдаг. За нэгжлэг хийснийхаа дараа мөрдөгчд John-ы утасных нь байршлыг болон мөн Devin John-ы ээж Yoko нарын гэрийнх нь ойролцоо байх хяналтын камеруудыг шалгаж үзээд хэрэг гарахын өмнөх өдөр John, Devin, Devir 3 хаана юу хийжсэн талаар нь судалж үзсэн байдаг. За хэрэг гарахын өмнөх өдөр буюу 8 дугаар сарын 6-нд John-ы хүү 2 дүүгээ хараад гэртээ үлдсэн бол харин John, Devin хоёр хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг нь хамтдаа цуглуулчаад дараа нь John-ы зарим зүйлсийг нь Devin-ы гэрлүү нүүлэхээр Yoko-гийн гэрт оройны 8 цагийн үед ирцгээсэн. Тэгээд John-ы бэлдээ тавьсан байсан хэд хэдэн боож багалсан зүйлийг Yoko-гийн гэрээс нь авч яваад Devin-ы гэрт очиж буулгачаад буцаад оройны 10 цаг 12 минутанд Yoko-гийн гэрт нь ирсэн байдаг. Гэхдээ Yoko-гийн дэрхээсээ өмнө тэд шатхуун түгээх газар дээр түр зогсоод шатхуу авчаад дэлгүүр орж жижиг сажиг зүйлс бас авсан байлаа. Тэгээ энэ нь бас тухайн дэлгүүрийн хяналтын камерт бичигдүү үлдсэн. За энд харагдаж байгаачлан Devin бол цагаан өнгийн подголог, цэнхэр джинсэн шорт, хар пүүз өмсөд жижиг хар цүнх үүрсэн байгаа нь харагдаж байна. Ийхүү тэд дэлгүүр орчоод оройны 10 өнгөрч байх үед Yoko-гийн гэрт ирснээс хойш буцаж гарч ирээгүй. Харин шөнийн 2 цаг 4 минутанд Devin ганцаараа Yoko-гийн гэрээс гараад явж байгаа нь мөн л хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг. За харин John-ы ээж Yoko-гийн хэлж байгаагаар тухайн орой шөнийн 1 цагт Yoko ус уух гээд галтгоондоо орж ирэхэд Devin галтгооных нь өрөөнд байж таарсан. Devin Yoko-г галтгооны өрөөнд гинт ороод ирсэнд нь нэлээд гайхсан янзтай харагдчихсэн байгаа. Гэхдээ түүний хувцсан дээр болон биен дээр нь ил харагдахаар ямар нэгэн цусны толб гих мэт зүйлс харагдаагүй. Тэгээд тэд бараг 15 минут орчим хоорондоо ярилцж агаад Yoko өрөө рүүгээ буцаад явсан бол Devin түүнд John-ыг аль хэдийн өрөөндөө ороод унтж байгаа хэмээн хэлсэн байдаг. Гэхдээ эсвэргээрээ Devin мөрдөгчдөд мэдүүлэг өгч явах үеэрээ намайг Yoko-той галтгоонд таарад юм ярьж явах үеэр John гаражны гадаа тамхи татаад зогсож исэн хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр энэ удаад дахиад Devin-ы өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрөөд тэрээр худлаа ярьж исэн болж таарч байгаа. За ингээд шөнийн 2 цаг 4 минутанд Devin Yoko-гийн гэрээс ганцаараа гараад явсан ба John-ы утасных нь байршил нь муяг Devin-ы явж байгаа зүг рүү буюу гэрлүүн чиглээ явж исэн. Тэгэхээр энэ үед Devin John-ы утсыг нь өөртөө аваад явж исэн гэдг нь тодорхой. Тэрээр явсаар шөнийн 2 цаг 42 минутанд гэртээ ирсэн. Devin гэрлүүгээ явж явах замдаа замаараа 24 цагийн эмийн сан дээр түр зогсоод охиныхоо уудаг эмийг нь худалдаж авсан байдаг. За энэ зураг дээр харагдаж байгаачлан Devin хэдэн цагийн өмнө John-тай хамт шатхуун түгээх газрын дэлгүүр орсондоо яг тэр үедээ өмсчээсэн цагаан Mac-тайгаа явж байгаа нь харагдаж байна. Тэгээ бас Yoko ч гэсэн түүний хувцсан дээр нь шөнийн 1 цагийн үед ямар ч цусны уул мөр харагдаагүй гэж хэлсэн. За яг энэхүү баримт бол мөрдөгчдийг нэлээд төөрөгдөлд оруулсан гэж хэлж болно. Хэрвээ Devin John-ы 8 насыг нь хүнөөгөөд бүр толгойг нь тастаж авсан бол мэдээж түүний хувцсан дээр нь цус үсрэн гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг үгүйсгэж болохоор өөр нэг хувилбар нь гэвэл тухайн үед тэрээр өөр хувцас өмссөн байжгаад John-ы 8 насыг хөнөөснийхөө дараа буцаад хувцас олсон байх боломжтой.
За ингээд 8 дугаар сарын 15-нд мөрдөгчөөд Девиныг 1-р цэргийн хүн амны гэмт хэргийн с ิจ гтнэр баривчлан хорьсон байдаг. Түүнээс дахин мэдүүлэг авч явах үеэр өөр нэг зүйлийг болсон нь Девин мэдүүлгийнхаа үеэр тухайн өдөр Джон бит хоёр Йокогийн гэрт ирсний дараа би түүний нуруунд нь массаж хийж өгсөн. Гэтэл түүний гар нь миний биеийн дээгүүр гүгээд надтай бэлгийн харьцаанд орох гээд байхаар нь миний дургу хүрээд толгоор нь гартаа таарсан хатуу зүйлээрээ цогсон. Өрөөнд харанхуй байсан болохоор би яг юугаар цогсон гэдгээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ би түүнийг алаагүй. Тэр цохиулсныхаа дараа үхээгүй амьсгалж исэн. Түүнээс хойш яг юу болсныг би сайн санахгүй байна. Би сэтгэл гутралаасаа болоод им уудаг. Им маань үйлчлээд ч тэрвүү миний бие сулдаад толгой эргээд юу хийж байгаагаа сайн мэдэхгүй байсан. Ганц мэдж байгаа зүйл нь би түүнийг алаагүй. Би зүгээр л түүнийг эмнэлэгт хэвтэх хэмжээний гэмтээчихил гэж бодсон. Харин түүнийг эмнэлэгт байх хугацаанд нь охтуудаа өөр дээрээ аваад цаашид юу хийх талаараа бодохоор төлөвлөж исэн гэсэн ийм зүйлийг дахин өгсөн мэдүүлгийнхаа үеэр ярьсан байдаг. За ер нь бол энэхүү Девины өгсөн мэдүүлгийг нь сонссон мөрдөгчөд аллахын гол сэтэл нь яг юу байсан бэ гэдгийг шууд ойлгосон. Девин хэдийгээр хүүхдүүдийнхээ асран хамгаалах эрхийг өөр дээрээ авах хүсэлтэй байсан боловч анхнаасаа шүүхээс үүнийг нь зөвшөөрөөгүй. Джонд хүүхдүүдэд асран хамгаалах бүрэн эрхийг нь өгсөн. Тэгээд Девины хувьд хүүхдүүдтэйгээ ойр байх ганцхан боломж нь гэвэл Джон. Хэрвээ Джон л хүүхдүүдэд Девинтай уулзахгүй гэх юм бол түүнд хийж чадах зүйл байхгүй. Тиймээс Джоныг хоёр охиноо аваад гэрт нь ирээд өөртөө хамт амьдрахыг нь хүртэл зөвшөөрсөн. Гэтэл гэрт нь өөрийнх нь нөхөр буюу Джоны хүү мөн түүнтэй хамт амьдарч байгаа. Тэгээд Девины өөрийнх нь тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичсэн зүйлсээс нь харахад л тэрээр Джоны хүүд ухаангүй дурлцсан гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр түүний хувьд хэрвээ Джон л байхгүй болчих юм бол хүүхдүүдээ өөр дээрээ аваад Джоны хүүтэй хамт амьдрах боломжтой. Тиймээс Девин Джоны аим насыг аимшигтай хэрцгийгээр хөнөөсөн гэсэн ийм дүгнэлтийг мөрдөгчөд гаргаж ирсэн байдаг. За энд өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд Йокогийн гэрээс Девин гараад явж ах үедээ Джоны утсыг өөртөө аваа явж исэн. Тэгээ Джоны утсан дээр нь Джоны цусны толб үлдсэн байсан гэсэндээ. Тэгсэн тэрийг болохоор Девин тайлбарлахдаа Джон тэр өдөр тавилгаа зүүж байгаад гараа зүссэн. Тэгээд дараа нь утсандаа хүрээд утсан цус болсон байхаа хэмээн хэлсэн боловч задлан шинжилгээ хийсэн эмчнэрийн хэлж байгаагаар Джоны хүзүүнээс нь л зөвхөн цус гарсан. Тэрнээс биеийнхаа өөр газарт ямар ч шарах сорив аваагүй байсан хэмээн үнд нь хариу өгсөн байдаг. Тэгэхээр Джон зөвхөн хүзүүнээсээ л цус алдчихсэн бол Джоны цус нь толгойг нь хүзүүнээс нь салгаж авах үед утсан дээр нүсэрсэн гэсэн үг. Тэгээ тэр утсыг нь Девин өөртөө аваад явж исэн гэж бодох юм бол Девиныг Джоны гэрээс гараад явахт нь Джон айл хэдийн нас барцсан байсан болж таарч байгаа. Энэ бол мөрдөгчдөө олж илрүүлсэн хамгийн том нотлох баримтуудынхаа нэг. За ингээ 2025 оны 7 сард Девин уг нь Джоны амь насыг хөнөөсөн гэх хэрэгээ хүлээж шүүхээс ялаа сонсгоор шүүх танхимд очсон байдаг. Уг нь шүүх хурлаар орох юм бол түүнийг 1-р цэргийн хүн амны гэмт хэрэг үлдсэн давж заалтах хэрэггүйгээр насаараа хоригдох ял авах ёстой гэж прокурорын талаас шүүгдчихсэн юм байлээ. Гэхдээ Девин өөрөө хэрэгээ хүлээх юм бол шүүхээс түүнд 15 жилийн дараа давж заалтах хэрэгтэй бүх насаар нь хорих ялыг аль эсвэл үүнээс хөнгөн ял өгөхөөр тохиролцсон. Тэгсэн Девин 7 сард хэрэгээ хүлээж ялаа сонсгоор шүүх танхимд очих үедээ шүүгчдэд хандан өөрийгөө ямар ч гэм буруугүй би түүнийг алаагүй гэд нөгөө тохиролцооноос өөр юм яриад байсан болохоор нь шүүхтэй хийсэн тохиролцоог нь хүчингүй болгоод шүүх хурал явуулахар болсон байдаг. Ингээд Девины шүүх хурал нь 2025 оны 11 сард эхэлсэн. Энэхүү шүүх хурал дээр Девин шинэ өмгөөлөгчийн хамтаар оролцсон ба түүний шинэ өмгөөлөгч нь дараах зүйлсийг шүүх хурлын үеэр ярьсан байдаг. Тэрээр хэлэхдээ Девин энэ хэргийг үйлдсэн гэмт хэрэгтэн биш. Жинхэнэ гэмт хэрэгтэн бол Девир. За Девир гэж Джоны хүүг нь хэлээд байгаа. Хэрвээ Джон хоёр хүүхэдтэйгээ хамт Девины гэрт нүүж ирсэн бол эхнэрээч тэр, гэр орнооч тэр ер нь бүх зүйлээ алдах байсан хүн нь Девир. Тиймээс тэрээр аавыгаа хөнөөхөөр эргэж буцалтгүй шийдсэн. Мөрдөгчд хэргийг дутуу мөрдөж түүнийг с ิจ гтний тоноос хэтэрхий хурдан хассан. Девирийн утасны байршил нь гэртээ байсан гэж зааж исэн болохоор нь энэ бүхэнд нь итгэсэн. Гэвч үнэндээ Девир утсаа албаар гэртээ үлдээчээд аавыгаа хөнөөхөөр гэрт нь явж утсан. Девин Джоны толгой руу цогсон гэдэг нь үнэн. Джон түүнтэй хүчээр бэлгийн харьцаанд орох гэдсэн болохоор нь аргагүй ирэхэнд уурандаа толгой руу цогсон. Гэхдээ Девин бол түүнийг алсан хүн биш. Тэр түүнийг алаагүй хэмээн ярьсан байдаг. За ер нь бол саяны энэ ярьсан зүйлээс нь харахад Девин болон түүний өмгөөлөгч нь нийлж агаад Джоны хүүг гин буруутай тэрл аавыгаа алсан гэж гүтгэхээр оролдож исэн. Гэхдээ бидний мэдж байгаачлан нотлох баримтууд бол шал өөр зүйлийг харуулж байгаа.
Devon-ы гэрээс Yoko-гийн гэр хүртэл 25 майл, дээрэс нь ийшээ явдаг тийм олон зам байдаггүй. Байдаг хоёрхан зам нь хоёулаа замын хяналтын камерт бичигддэг. Тэгэхээр хэрвээ Devere аавынхаа амь насыг хөнөөхөөр эмээгийнхаа гэрлүү явж исэн бол хяналтын камерт өртөхгүйгээр тэнд явж очих ямар ч боломжгүй. Дээрээс нь түүний машин нь зогсоол дээр байж байгаа нь хуршийнх нь хяналтын камерт бичигдүү үлдсэн байдаг. Хэрэг гарсан шөнө бол түүний машин байрнаас оогт хөдлөөгүй. Цаашлаа тэрээр хэрвээ такси дуудаад ч юм уу өөр ямар нэг аргаар тийшээ явсан байлаа гэж бодоход уцаараа мэдээж дуудана. Гэхдээ утсан дээрээс нь ч мөн ямар нэгэн сэжигтэй зүйл олдоогүй. Тэгэхээр энэ хэргийн хувьд Devere гэмт хэрэгтэн байх магадлал нь нэгээс бага хувьтай хэмээн мөрдөгчөд үздсэн байдаг. За Devon-ы өмгөөлөгчийн хэлсэн өөр нэг зүйл нь гэх юм бол хэрвээ Devon Johnny амь насыг хөнөөгөөд толгойг нь тастаад аваад явсан бол одоо хүртэл яагаад толгой нь олдоогүй юм бэ? Хэрвээ Devon гэмт хэрэгтэн байсан бол Johnny толгой үдээд аль хэдийн олдчих ёстой байсан шүү дээ гэсэн ийм зүйлийг ярьсан. Гэхдээ Devon-ы хувьд Yoko-гийн гэрээс гарч яваад гэрлүүгөө явж явах үедээ Johnny толгой болон гэмт хэрэг үйлдсэн зэвсгээ хааны газар нуугаад орхисон байх өндөр магадлалтай. Тэгээ Johnny-г амиа алдахын өмнөх өдөр ээж нь найз залуугийнхаа хамтаар нохооны хоол бэлдээд галт тогоондоо байдаг махны хутгийг ашиглаж исэн юм байлээ. Тэгсэн Johnny-г амь насаа алдснаас хойш тэрхүү хутг нь ор сураггүй алга болцсон. Тэгэхээр Devon тухайн махны хутгаар Johnny толгойг тастаж аваад хутга болон толгой хоёрыг хааны газар нуусан болж таарч байгаа. За ингээд Devon-ы эцсийн шүүх хурал болж шүүгчэд хэдэн цаг хуралдсны эцэст түүнийг 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт гим буруутай хэмээн үздсэн байдаг. Түүний ял нь 2026 оны 1-р сарын 16-нд тодорхой болох юм байлээ. Прокурорын талаас бол түүнийг давж заалдах эрхгүйгээр хамгийн багадаа 51 жилийн ял цаашлаад бүх насаар нь хоригдох ялаар шийтгүүлэх хэрэгтэй хэмээн шүүх хуралд оролцсон. Тэгээ шүүх хурал дээр прокурорын тал ялсан болохоор Devon давж заалдах эрхгүйгээр хамгийн багадаа 51 жил болон түүнээс олон жилийн ял авах өндөр магадлалтай. За энэхүү хэргийн талаар олон нийтэд ил болсон мэдээллүүд гэвэл нэг иймэрхүү байна. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болов лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.